Сайн байцгаана уу? Намайг Шарав Дуржийн амар төвшин гэдэг. Би сүүлийн 15 жилийн турш бизнесийн болон хувь хүмүүсийн өмнө тулгарч байгаа асуудал бэрхшээлүүдийг хэрхэн тодорхойлж онцгой болон хувь хүнийхээ хувьас тухайн асуудлыг шийдэх аргачлалт нь хүмүүст тусалсаар ирсэн. Харин энэ удаа Монгол ичтэй телевизээр Бямба гараг бүрийн орой 18 цаг 30 минутаас бидний өмнө тулгарч байгаа асуудал бэрхшээлийг давж гаргах сэтгэлийн урам зоригийг бүгдээрээ хамтдаа бүтээцгээе. За шинэ тайзан дээрээс та нартай уулзж байгаадаа баяртай байна. Мэдээж бас одоо өөрсдийн цаг зав бүх зүйлийг төлөвлөж байгаа төрөлцөн ирдэг те. Та нартай хайртай шүү. Бас мэдээж одоо энэ дугаарыг телевизээр үзэж байгаа бүх үзэгчтэй бас хайртай шүү. Жохон нэлон сонсогч байгаа ч гэсэн өнөөдөр бол бидний одоо амьдрал дотор бидэртээ амаргүй бэрхшээлтэй дунд бид нар одоо олон сорил дундуур алхаж байхдаа бидэрт хайртай хүмүүс байгааг, биднийг дэмждэг хүмүүс байгааг, намайг одоо урамшуулдаг, намайг амжилтанд хүрэхэд түлхэх дэмжих тэр хүмүүс байгааг мэдрэх хамгийн чухал байдаг. Тийм учраас өнөөдөр би та нартай урмын үг, хайртай шүү, та чадна те энэ олон зүйл биднээс шалтгаалж байгаа гэдэг ийм үгийг бол та нартай харамгүй үгэн. Тэгээд бүгдээрээ дахиад одоо шин цуврал, одоо шин одоо нэвтрүүлэг нөгөө талаасаа бидний амьдралыг өнгө нэмэх энэ гоё дугаарт те дахин тавтаа морил гэж хэлье. Тэгээд бүгдээрээ хамтдаа алга тушаад өнөөдрийнхөө арга хэмжээг хэлье. Энэ тайзан дээр гарч ирэх болгондоо надад зүрх сэтгэл дотор минь нэг юм одоо маш их хүчтэй одоо аз жаргал өгдөг, бас дээрэс нь хүч өгдөг нэг зүйл бол энэ яригдсан зүйл таны зүрх сэтгэл дотор ороод танаа гэр бүлд очиод тэнд байгаа асуудлыг шийдэж байгаагаар би төсөөлөхдөө би маш их юм одоо урам зориг авдаг. Манай Афахтимийн нэг багш нэг юм пост хийсэн байсан. Хүнд ачаа үүрхийн тулд бидэд хүч хэрэгтэй, харин тэ одоо том одоо хариуцлага асуудлыг давж гарахын тулд бидэд маш том урам зориг хэрэгтэй. Тийм. Тэгэхээр өнөөдрийн урам зоригийн өдөр маань ингээ хэлж байна. Энэ удаа би та нартай одоо маш одоо хүний амьдралд байж болох олон гайхалтай түүхүүд донд бас нэгэн гэрэлтэх ёстой нэг гайхалтай нэг одоо хүний түүхээр би бас өнөөдрийнхөө гол арга хэмжээг одоо нэрлсэн. Тэгээд энэ одоо зочин маань бол бас би бас таньдаг. Тэгээд миний бас нэг хайртай хөөрэ дүү маань байгаа. Тэгээд өнөөдрийн сэдвийг бид нэр Life is beautiful гэж ингэж тавьсан. За яг биднэж монголоор бол би энийг хэлэх дуртай амьдрах сайхан шүү. Ингээд би өнөөдөр та бүхэндээ одоо зориулан бидний бэлдсэн хөтөлбөрийн гол зочин болох би хүндэт зочноо тайзан дээр урьж байна. Бүгдээрээ халуун алгашилтын доор зочноо огт авцгаая. Сайн уу? Урилга авч амар завгүй бизнес гэр бүлийн дундуур тий одоо 12 сар чинь зөндөө ажил төлөвлөсөн байгаа штэ бид хэд чинь энэний дундуур бас одоо бид хэдтэй бас яг өнөөдөр энэ дээр гарч ирэхин тулд одоо өчтөр оройноос хойш бэлдээ тий тайзны ард зөндөө олон цаг суугаад баярлалаа, маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ дахиад алгаш тий. За баярлалаа. За манай үзэгч зориулаад бас зочтой зориулаад хоёулаа өөрсдийгөө танилцуулъя. За одоо юу хийж байгаа вэ? Хэн блэ? За юуны төрөнд маш их баярлалаа өрсөнд. Тийм тэгээд энэ өдрийн минь төргийн бүгдэнд нь тэгээд энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тийм намайг Гүнчин Пэрнэлэн Понцог Дорж гэдэг. Ерөнхий эргэн тойрныхан маань Пууги гэж дууддаг. Тийм. Тэгээд 10 жил 69-р сургуульд төгссөн. Тэгээд 69 чи хаана байдаг вэ? Кино үйлдвэрт. Тийм шавь зөвсөлбөргээс сургууль. Тийм тэгээд оюутан цагаа ерөнхийдөө их зэг сургуулийг Багны эдийн засгийн багаар төгссөн. Тийм тэгээд удирдлагын авигтай бизнесийн удирдлагаар мэргэжсэн. Мэргэжлийн хувьд нэг тиймэрхүү. За. Тийм тэгээд баг хасаал ер нь тэгэл бусдын л адил тэгэл өсөхдөө ингээл 10 жилээсээ оюутан байхасаа ажиллаад тий тэгэл гэл хөдөлмөрлөөл явж байгаа. Тий. Би бас санаж нөгөө хэдэн жилийн өмнө үлээ нөгөө Universe Space нэг хамтлагаараа нэг ордог тий. Чи ч бас урлагийн хүн шүү дээ. Энэ талаас урлагийн карьерийн талаас яах юм. Тэр маань миний бас нэг амьдралын нэг сайхан дурсамжууд юм аа нэг л дээ. Тийм би ч нэг хэдэн найзтайгаа хамт тухайд Universe Space сонгосон. Одоо зогссон баха.
University Based Songs гэдэг явж ирсэн. Хэдэн жилийн өмнө лээ тэр чинь? 11 он гэдэг чинь одоо 10 жилийн өмнө. Оо бас. Тэгээ хамтлагаараа оролцоод тэгээ тухайн үедээ шилдэг 25-д оролцоод тийм тэгээд бас нэг мартагшгүй намар гэх кинонд тоглосон. Тийм тиймэрхүү. Окей. За мэдээж одоо энд сууж байгаа бас дэлгэцээр үзэж байгаа бүх хүмүүсийн амьдралыг ингээд дунд нь орох юм бол үнэнхээр одоо дахин давтагчшгүй нэгэн гайхалтай түүх гэж байгаа шүү дээ. За мэдээж өнөөдрийн сэдвийг тавихтаа одоо би шууд л одоо пүгийг ботсон л тоо. Ягаад гэвэл чиний амьдралын дотроос хоёулаа нэг гайхалтай тэр ухаарлыг хоёулаа татаж гаргаж ирэх хэвээр. Тийм учраас би одоо Пунцгийнхаа амьдрал руу жоохон ормоор юм. За мэдээж одоо хоёулангийн ярих зүйл бол 3 цаг хугацаанд яригдэн тийм. Мэдээж сая танилцууллаа би хүүхдээ хасаа, оюутан байхасаа ажил хийгээд бас урлагийн салбарт хөл тавиад тийм. Бизнесийн одоо удирдлагын мэргэжил эзэмсээд энэ донд чинь одоо юу болж байгаа вэ гэхээр одоо чиний хүсэл мөрөөдөл явж байгаа тийм. За дээрэс нь одоо чиний одоо дуртай хобби тэгэл тэр урлагийн салбарт найз нөхдөйгөө гоё юм хийж байгаа энэ хэсэг орж ирнэ. Одоо чиний яг тэр нэг одоо сургуулаа төгсөөл одоо тэгэл дурлах цаг болцсон. Тэгээд дурлах цаг болцсон, амжилтанд хүрэх цаг болцсон. Яг тэр үеийн хэсгээс чи яг тэр үе чиний хизээ байсан бэ? Одоо жишээлбэл тэр 10 жилийн өмнө үү? Ер нь бол яг нэг баг багасаа манай аав маань нэг тээврийн жолооч байсан. Ах маань бас тээврийн жолооч байдаг гэсэн. Тэгээд багасаа ер нь нэг жолооч болно гэдэг мөрөөдөл анх яг тэгж эхэлж байсан. Тэгээд тухайн үед ингээл мөрөөдөл тийм машин ингээл аавынхаа машин дотор сууж үзэл ингээл явж исэн сайхан гоё дурсамж гээл тэрийг арга санахтаа л тийм байсан. Тэгээд хүний тэгээд мөрөөдөл ингээд нэг солигдж идэх юм шиг эсвэл одоо их хөвөрж идэх юм шиг. Тэгээд хэсэг хугацааны дараа би чинь 10 жил байхдаа чөлөөт бөхөр хичээлдэг гэсэн байхгүй. Оо, тийм үү. Чөлөөт бөхөр хичээлж эхлээд айгүй их дуртай байсан. Айгүй гоё. Ингээд тэр яг тухайн тэр нэг спортын бас нэг сайхан онцлог тэр зүйлсийг ингээд нэг амсцсан байсан л да. Тэгэл за би одоо яг бүх болох юм байна. Гэл те. За одоо дэлхийн аварганч тэнд нэг харагдаад, олимп аварганч тэнд нэг харагдаад. Тэгэл тэрний төлөө ингээд тэмцдэг байсан л да. Тэгэл ингээд хөдөлмөрлөдөг байсан. Тэгэл цаг хугацааны явцад тэгээд амьдралын шалгуур дундуур ч юм уу те асуудлуудаас тохиолдохдоо тэрхүү зүйлс маань ингээд жоохон өөрчлөгдөх ч юм уу те. Бид ерөөхдөө нөгөө их эрт би чинь 2 ах нэг эгчтэй. Тэгээд их эрт нөгөө ээжтэйгээ хоёулах нь үлдсэн. Тэгээд аав маань жоохон бахт маань өнгөрөөд тэгээд тухайн үед ах нар маань эгч маань ингээд тусдаа гарцсан байсан. Тэгээд гэртээ ээжтэйгээ хоёулах нь үлддэг байсан. Тэгэл нөгөө гэрийн ажил гэж юм байна. Хажуугаар нь ингээл сургууль маань ингээл тэгэл зарим зүйлсүүд алдагдаад тухайн нөгөө мөрөжсэн нөгөө бүхий спортын маань зүйлс маань ингээд өөрчлөгдсөн л да. Тэгэл ингээд явсараа байгаа л тэгэл янз бүрийн зүйлсүүдийг туулаад тэгээд тэр нэг найз нартайгаа нийлж урлагийн салбар гэхүү хөгжим тоглож ингэж яг тухайн ямар хөгжим тоглолт вэ? Даралтад хөгжим тоглож ирсэн. Тэгэл хамт нөгөө хөгжим тоглолдог сонирхол нэг найзуудтайгаа нийлээл хөгжим тоглоод дуу зохиогоол явж ирсэн. Тэгэл тэгж бодохдоо бас за урлагийн салбарт би ч юу явчих юм биш үгээд. Тэгэл ингээд өөрийгөө хайгаал яваад байсан. Тэгэл ерөнхийдөө ингээд эргээд харахад нэг өөрийгөө л аз жаргалтай байлгачих юм уу те өөрийгөө хөгжүүлэх зөвхөн нэг өөрийгөө л ихсэн зүйлсүүдийг ингэж хайж ирэлхийлж явсан юм шиг л. Тэгээд би нэг боддгийм аа хүний амьдралд ер нь нэг тийм эргэлтийн цэг гэж байд юм болов. Би яг тухайн үед ажиллаж байхдаа нэг хэсэг ягаад чингээгүй би өвдөд эхэлсэн байхгүй. Тэгэл одоо ингээл нуруугаар өвдөж байгаа юм шиг тэгэл тиймэрхүү маягийн процесс болоод нэг сар болцсон юм аа. Нэг тоохгүй ингээл ийм уугаал яваад байсан. Тэгээ нэг аптекийн нэг ихч надад их тус болсон. Би нэг удаа яг нэг аптек руу ороод нөгөө өвчин намдах юм аах гээд ордог байхгүй. Тэгээ ихч нэг өвчин намдах юм өгөөч гээд юунд уухаж байгаа юм гэдэг. Мэдэхгүй ингээл нуруу муруугаар өвдөлөөл нэг юм уухсан ингээ. Тэгсэн чинь миний дүү эхлээд үзүүлүүл яасан юм. Гэт тэгж хэлэх үед би яг бодсон байхгүй. Үш нэр би ч одоо ингээ сар болцсон юм шүү дээ. Өвдөд сар бол. Тий жоохон тавгүй бол. Тэгэл ийм уугаал явуулсан. Нэрэ тийм байна гэж бодохдоо за нэг үзүүлье гэж бодоод тэгээ тухайн үед би ч нөгөө нэг яг гал галуун шатцсан байх үедээ 20 их настай тий 24 5 настай. Их нартайгаас та гадаадад ерөнхийдөө дараагийн боловсрал эзэмшнэ гэсэн хөөцөлтөөл явж исэн тийм үе байсан. Найз охинтойгоо. Тий найз охинтойгоо гэсэн үг. Тийм тэгээд
Яг тэр үед тэр эмч тэгж хэлэх үед нь би үзүүлсэн л дээ. Тэгээд шинжилгээ өгөөд ч за 7 хоногийн дараа хариу аваарай гэдэг чинь. Тэгээд 7 хоногийн дараа хариугаа авахгүй очихгүй. Тэгсэн чинь л өөрөө тогшоол орсон нэг эмч хариугаа авах гэсэн ингээд тэгсэн. Өөрөө чи хариу юм уу гэлдэг чинь. Тэгэхээр тийм ингээд тэгсэн чинь ааха за чи ганцаараа явж гинөө гэдэхгүй. Тэгэхээр тийм би ганцаараа явж байгаа гэсэн чинь. За миний дүү ер нь нэг гэрийнхнаасаа нэг том үд ээжтэй гэж юм аавтайгаа ч юм нэг хүнтэй ирсэн дээр авах гэдэг. Яг тэгж хэлдэг. Тэгээд би тухайд нэг санаанд ч ороогүй. Тийм үү би одоо тэгж мэдээгүй хүрээд ирсэн ингээл. Тэгээд л нэг юм бичиг хариу байсан тэрийг өгөөл надаа. Тэгээ би тэрийг аваад ярн яасан юм бол гэж бодохдоо ажил руугаа ороод ажлынхаа өрөөнд ороод нөгөө юуг нь харсан чинь ингээд мэдхгүй нөгөө имлэгийн хэллэгч хэцүү шүү дээ. Тэрийг ингээд компьютер дээр ингээд толдох гээд үтсэн чинь нэх олигтой юм гарч ирэхгүй болохоор. Тэгээ тухайн үед яг манай том бэрэгч маань их юмч байхгүй. Өөрхийн имлэгийн дарга хийдэг. Тэгээ тэр ихч дээрээ л хамгийн дүр барьж очиж байгаа юм чинь нөгөө хариугаа. Гэр бүлийнхнээс хүн дуудах гад хариугаа бариа өөрөө явуудах юм уу? Тэгээ өөрөө явахдаа эхлээд юу болчих ингээд үзэхгүй ажил руу очихгүй. Тэгээд мэдэхгүй болохоор за одоо их чи арай имлэгтэй ойр юм. Эмч чам тэрийг өгөө явуулчих юм уу? Тэгсэн. Хариу маань байсан. Тэгээд тэрийг аваад ихч дээр очисон. Тэгээ ихчтэй би нэг ингээд бие өвтгөр нь үзүүлээд нээтрээ тийм болоод тэгээд ингээд хариу өгсөн. Намайг гэрийнхнаас нэг хүнтэй иргээд байна гэх. Тэгээ хариугаа үзүүлэхгүй юу. Тэгээд л ихч ингээд дэлгээл хараал нүр нь хувьс гэл явцсан баг. Тэгээд тухайд би за энэ ерөнхийдөө бол нэг болохгүй юм болсон юм байна да гэж бодоод тэгэл ихч маань за ер нь бол очихгүй болохгүй юм байна гэд. Тэгээ бид тээр хамт яваад ихч маань замдаа ерөөсө дуурсан чгүй тэр чигээр явсаар байгаа имлэгт очиод тэгэл имлэгийн өрөөр эмчтэй уулзах гал арсан. Тэгээ намайг байж гээл үлдээгэл. Тэгээ нэг 30-40 минут болсон. Тэгэл би яг тэр имлэгийн үүдэн хүлээс сууж явахдаа за зүгээр нэг ханиад байсан бол тиймэрхүү юм болсон. Эсвэл зүгээр нэг тийм юм чи өвцөн байна бол хэлээл явуулах байсан баг. Зүгээрэл явуулах байсан баг. Нэг юм болох нь болж дээ гэсэн бодол байсан. Тэгэл 30-40 минутын дараа яг ихч маань эмчтэй уулзаж гарч ирээл. Тэгэл нүдэндээ нулимстай миний хариуг хэлсэн л дээ. Миний дүү хор тавдар болсон байна. Бидний нэвтрүүлэгт өөрийн гайхалтай дуу хоолойгоор бэлэг барихаар Voice of Mongolia 2020 шоуны ялагч Ядан маань хүрэлцэн ирсэн байна. Wasn't really thinking, wasn't looking, wasn't searching for an answer. In the moonlight, when I saw your face, saw you looking at me, saw you picking up from under moonbeams through the palm tree, swaying in the breeze. I know I'm feeling so much more than ever before, and so I'm giving more to you than I thought I could do. Don't know how it happened, don't know why, but you don't really need a reason. When the stars shine, just to fall in love. Made to love each other, made to be together for a lifetime. In the sunshine, flying in the sky. I know I'm feeling so much more than ever before, and so I'm giving more to you than I thought I could do.
25 том орл үзэгчтэй Эду мотива нэвтрүүлэг үргэлжлэсээр байна. Тэгэл зүгээрс нэг одоо нөгөө нэг хэсэг одоо нөгөө нэг цогтой жижиг нэг юу гараад байгаа шүү хашин шогийн нэг тойруугаар гэдэг шиг игч маань яг тиймэрхүү маягаар надад тайлбарлсан л та. За ерөнхийдөө бол одоо нэг анхан шатны юм бол биш байна. 2 3 дугаар шат биш байна. Ерөнхийдөө нэг эцсийн шат руугаа орсон. Тийм шатандаа явж байгаа маань гэж л. Тэгэл тэрийг сонсоод хүн чинь ер нь тэгээд юу ч хэлэх одоо нөгөө нүдэндээ нулимстэй хэлж байгаа ихч рүүгээ одоо юу ч хэлж мэдэхгүй тэгэл авуу тийм үү гээл тэгж байгаа. Тэгэл ихч маань хэлсэн за одоо тэгэл ах ихч нар нь байна. Тэг гэр бүлийнх нь байна. Бүгдээрээ одоо ингээл ямар ч гэсэн нэг даваад гарна да. Ер нь бол эмч гэхдээ найдвар маш бага гэсэн гээл. Ихч маань хэлсэн зүйлсүүд л тийм байгаа юм. Тэгэл ихч маань энэ ерөнхийдөө нөгөө хорд хавдар гэдэг энэ яг сэдв маань манай гэр бүлийн хувьд бол маш хүн сэдвэлтэй. Яг тэгэхээр манай аав маань хорд хавдараар өнгөрсөн. Миний эмээ өвөө гэл эргэн тойрныхоо бүгд л хорд хавдараар өнгөрсөн. Тэгээд манай гэр бүлийн хувьд бол бодохдоо за ингээл одоо дүүгээл тэг хүүхдээ алдчихин даа л гэж бодсон тэр нэг хар Ер нь бол ингээд бараа өдөр өнгөрсөн баг. алдчихлаа штэ. Ер нь бол онш гарчлаа штэ. За одоо би чамаас нэг юм асууя. За жишээлбэл чи дөнгөж 25 6 настай байсан те. Чамд ийм олон боломжууд байсан. Тэгэл чиний хувьд бол амьдрал дөнгөж эхэлж байгаа штэ. Чин дөнгөж сургуулаа төгсөөл тэгэл те би одоо төсөөлж ин л та яг 20 эдтэй байхад бол яаж унтахгүйсэн хүч дуустдаггүй хинтэж барилцаа завсан бэрттэй те хамгийн гоё нас штэ те. Яг тэр үе чамд энэ мэдээг сонсонгууд яг тухайн үеийн мэдрэмж яг ямар байсан бэ? Одоо ингээл чи яг зүгээр л ингээл мөрөөдөл явж исэн чинь ингээл энэ мэдээг сонсонгууд амьдралын тухай чи яг юу гэж бодсон бэ? Ерөнхий яг би нөгөө хүн маань өөрөө их тийм жоохон аймхаад өгнө л дээ. Ер нь л ингээл нэг энэ тэнд нэг чанга юм дуурах юм уу эсвэл хоёр хүн чангаар хэрэлдэх үед ингээл жоохон зүрх савлал юу гэсэн гэж сандарч айдаг. Ер нь тиймэрхүү хүн сэдвээс айдаг хүн. Ягаад ч тухайд бүр тийм онцгой сонин тийм амартай юм байсан баг. Бүр нэг тийм сонин дотроос цаанаас нэг тийм хүч нэг давчих юм шиг хүч мэдрэгдээд яг ерөөсөө тийм байсан. Тэгээд тухайн үед ихч маань за ах нь одоо ихч ах нартаа ихч нь одоо их ах ихч нартаа уулзъя, ээжтэй уулзъя ингээд дараа чи юмудаа төлөвлөе. Тэгээ яваад гисэн. Тэгээ би тухайн үед яг ажил руугаа алхаж ирсэн. Тэгээ хүний нэг амьдрал нэг юм тулгарх үед нэг яг нэг өөртөө ярьдэн шүү дээ. Ганцаараа тий. Ганцаараа. Яг тэр цагт би ингээд ер нь өөрийнхөө амьдрал ингээл өнгөрсөн амьдрал зурс гэл ерөнхийдөө орж ирж байгаа юм чи. Тэгэл би юу хийлээ, яалаа, яаж явлаа, одоо яах гэж байгаа юм бэ гэл. Тэгэл өөртөө яриад тэгэл хүмүүс ч ер нь тэгдэг шүү дээ. Нэг тийм хэцүү үедээ ингээл тэнгэр рүү хараад ингээл нэг тэнгэр рүү яриад та бурхантай ч юм уу яриад ингээл байдаг. Яг тэр үед би нэг тийм хандгаач гэх юм уу те. Тийм нэг яг ч амнаасаа тийм нэг нээсэн байхгүй. Би ер нь өнгөрсөн амьдралаа харахад өөрийгөө л гээл бодоод байсан юм шиг шүү дээ. Тэг өөрийнхөө төлөө л амьдраад байсан юм шүү. Тэ за нэг гэр бүлтэй бол мэдээж одоо эхнэр хүүхдийн төлөө амьдрах байх. Өөр том хүрээнд харж чадахгүйсэн юм шүү. Тэ бурхан гэж та яг байдаг бол надад нэг ахаа нэг боломж олгоч. Би арай өөр нэг өнцгөөс өөр гой утга учиртай амьдрмаар байна. Тэ бусдын төлөө. Одоо хүн чинь юу нэгэд амархан л юм шүү дээ. Ингээл хормын төдөө ингээл өнгөрчих юм шүү дээ. Яг үххээ өрвөл эсвэл ингээд өнгөрөхөө өрвөл тэ. Тэгж бодохдоо нэг яагаад ч тийм шийдвэр гаргаад тийм нэг дотроо ярьжсэн байхгүй. Тэгэл за би заавал давна. Хэрвээ би давж гардаг юм бол ямар ч байсан би өөргөө гэхгүй. Хүн өөрийнхөө төлөө явах юм бол ингэж байгаа л өнгөрчих юм шүү. Тэ юу үлдэх юм тэ. Харин би бусдын төлөө явбал хин нэгний төлөө явбал тэ. Гой утга учиртай юм шүү гэсэн тэр бодлоо үнцэнтэй тэ. Тэр нэг үнцэн яг үнэндээ тэр өдөр хүртэл тэгж боддггүй байсан гэсэн үг тэ. Тийш дээ тэгэл одоо өөрөө яаж ард зэрэгэлтэй болох уу те яаж нэг баярхан лектор болчвол ер нь тиймэрхүү юм мөрөж явсан. Тийш дээ. Тэгээ яг тэр нэг эргэлтийн цэг л яг шийдэхтэй ерөнхийдөө за одоо үнэхээр давах юм бол би ер нь давах нь бол тодорхойгүй байна шүү дээ. Тодорхой. Гэхдээ нэг тэр чинь одоо
найдвар баг гэж байгаа маань бас нэг жоохон найдвар байна гэсэн үг шүү дээ. Байхгүй гэж хэлээгүй, баг зеро биш гэсэн үг шүү дээ. 0 биш гэсэн үг. Ямар нэгэн байдлаар нэг 5% юм уу 10% боломж надад байгаа юм байна. Хэрвээ тэр боломжийг надад хэрвээ тэр бурхан өгчдөг юм бол би ер нь бусдын төлөө явна л гэдэг тийм шийдвэр гаргана. Тэгсэн тийм. Баярлалаа. Тэгээ мэдээж одоо чамаг яг тэр амаргүй үеэр чинь эргүүлж ингэж аялуулж байгаа дуучлаарай. Гэхдээ бид нар энэ чэнс нэг юм сурах ёстой тий. Бид нар заавал бид ийм хүнд байдалд орж иж амьдралынхаа үн цэнийг хэмжиж үзэх ёстой юм уу? Тэгээд нөгөө турлал юу болсон бэ? Чи хайртай эмэгтэйгийн талаар юу бодж үзсэн үү тэр үед? Одоо яах вэ? Одоо ийм хүнд мессеж чи найз охиндоо бас дээрээс нь аавыгаа эрт алдсан байсан. Чиний хувьд нэг хоёр чухал эмэгтэй байсан шүү дээ. Ээж нь. Ер нь эцэг их хүний хувьд одоо өөрөөс нь төрүүлж үр хүүхэд нь өвдөх, өөрөөс нь төрүүлж өөрийнх нь үр хүүхэд эрсдэлд орох шиг одоо тийм хүнд зовлон байдгүй л гэж ярьдаг та. Чиний хайрын талаар эсвэл одоо эр хүний талаарх ойлголт тэр үед яг ямар бэрхшээлтэй тулж исэн бэ? Яаж? Тийм ер нь нөгөө мэдээ дуулах хэцүү байсан л да. Одоо хаанаас нь аль өнцгөөс нь яаж хэлэх вэ? За хэрвээ одоо ингээд муугар удах юм бол одоо нөгөө хайртай эмэгтэй маань одоо яаж үлдэх болтой гэдэг бодол их байсан л та. Тэгэл ямар ч хэлсэн ингээд мэдээгээ дуулгасан тий. Тэд хоёр гэрлэх шийдвэр гаргацсан байсан уу? Гаргаагүй байсан. Зүгээр л үргэлжчихсэн яг гоё сайхан анхны тэр сайхан дурлал дээр явжсэн. Тэгэл яг эхнэрийн одоо тухайн үед бол найз охины маань дотор яг ямар тухайн үед тэр мэдээг сонсохдоо процесс болсныг би нэг өнгөж харахгүй учраас мэдэхгүй шүү дээ. Тэгтэл тийм үү. За чадна штэ. Даваад гарах байлгүй дээ гэсэн хариуг л анх яг хэлж ирсэн. Тэгээд одоо ирээдүйн тодорхойгүй болж эхэлж байгаа тийм эрхтэйг одоо яг тэр сайхан залуухан охин тухайн үед л охин байсан тий. Тэгээд яг яаж хүлээж авах вэ? Юу бодож байгаа бол гэдэг бол миний дотор их асуулттай байсан л та. Тийм шүү дээ. Тэгээд яг нөгөө хагалгааны процесс маань өнгөрөөд би чи 12 удаагийн хим тарианд орсон байхгүй. Тэгээ яг хим тариагийн эхний 1 2 3 виш шат явж исэн. Тэгээ угсаа нэг 2 хим оролдог бол үсмэс ингээл унаал алга болчихсон юм билээ л те. Тэгээ яг тэр үедээ асуусан л та. За би өөрөө дотроо бодсон. За би ерөнхийдөө ямар ч байсан би шүдээ суугаад давна. Тийм болохоор би ихнэрээ гуйна. Ихнэр болгоно. Гэрэл надтай гэрлээч гэж гуйна гэдэг. Тэгэл төлөвлөөл. Ингээл янз бүрийн төлөвлөөл. Тэгэл тэр чин тэр яг үйл явц бол маш гоё юм чинь тэгэл. Тэгэл ингээл үргэлжил ирээдүгөө гоё өөдрөгөр бодохыг хичээж байсан. Тэгэл юу ч тохиолж исэн ингээл давна л гэсэн бодол байсан. Тэгээд яг тухайн үед намайг тэгж тэмцэж байгаа, намайг тэгж боломж байгаагийн төлөө ингээд шаргуу байгааг маань тухайн үед найз охин маань харахтаа ер нь бол өөрт нь итгэл төрсөн бах гэж би боддیں۔ Тэгээ намайг яг гуйх үед тэглгүй яах вэ? Гэрлээ штэ. Yes гэлдэгчсэн. Тэгээ ер нь яг тэр нэг yes гэдэг үгийг сонсох тэр мөч бол надад бүр нэг тийм дабл урам өгсөн л доо. Бүх үс нь унтсан, хими имжлэгэнд орж байгаа, маш хүнд онш сонсцсон. Тэгээ тэрнтэйгээ тэмцэж байгаа хайртай залуудаа өгсөн. Чиний амьдралын бас нэг маш том бэлэг байна гэж би харж байна л да. Маш том бэлэг. Тэгээ эхнэртэн зориулаад бүгдээрээ дахиад нэг алгасч баярлаа. Яасан мундаг эмэгтэй вэ? Өөрөө бас 20 эдхэн настай залуухан эмэгтэй. Тэ? Одоо нөхөр болох хүн хэр удаа амьдрахын ч мэдэхгүй ээжиж түүнтэй гэрлэх тэ саналыг хүлээн зөвшөөрч гэдэг бол та нар бодоод үзтээ нөгөө уучлах, үл уучлах тэ уучлалт гоох гэдгээс бүр давсан байж тэн чин тэ өнөөдөр бидний гэр бүлийн одоо асуудал гэж нэрлэж байгаа зүйлүүд заримдаа өхлөөс л дор байв гэж тэ тийм үстэй. Гэтэл би бол танаа ихнэрээ бахархаж байна л да. Баярлалаа. Тэгээд ихнэрт нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Одоо бас магадгүй энэ дугаарыг телевизээр үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр эхнэрт нь бас маш том баярлалаа. Тийм. Тэгээд ерөнхийн нөгөө
нэг амьдрах сайхан гэдэг энэ нэвтрүүлгийг ингээд урилгыг ингээд сонсохдоо яг чи нэг бүр нэг настай хүмүүс л тэгж ярьж байна. Өө амьдрах сайхан шүү те. Өө тэр үе тэгж явлаа. Би ч одоо дөнгөж 30 гараа явж байгаа. Тэгээд одоо юу вүлээ би юу ярих вүлээ гэж бодож байгаа юм чинь. Яг өнөөдөр нэг юм боломж олцсон маа надад үнэхээр сайхан байна л да. Яг над чиг одоо ганцхан би ийм байдалд орчоогүй. Өшөө олон хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгээ яг надад энэ боломж ингээд олцсонд нь бас их баярлсан. Тэгээд хий нэг нь бас уран болоосоо хэдий ингээд бүр нэг айхтар нэг өндөр насанд хүрчээл хүүхдүүдэд заагаад байгаа юм шиг биш ч гэсэн тий олон хүмүүст ингээд хүрээсэй гэсэн тий яг зөв амьдрал хаана ирж зогсохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Гэхдээ яг тэр өдөр ирэх үед би амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тий энийг би бол яг сайн сурч ин л да. Дээрээс нь бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн уран бидэрт маш их хэрэгтэй. Тэгээ чи имчилгээнд орсон. Имчилгээ дуусаагүй. Тэр хэрэг хугацаанд үргэлжлсэн бэ? Химийн имчилгээ нийт хугацаа. Ерөнхийдөө бол яг нэг жилийн дотор л 12 ингээд удаагийнхаа хийд юм билээ. Минийхийг 2 жил үргэлжилсэн л дээ. Тэгэд хамгийн одоо 2 удаагийн хагалгаанд орохоос илүү хамгийн хүн зүйл нь бол ер нь химийн тарих байсан. Тэгэл ер нь бол хүний хамгал юм ингээл шавхтгал. Тэгэл яг тэр мөчөд бол тэгэл найз нөхөд хамт олон. Тэгэл ахын дүүс. Тэгэл хажууд маань шидцэн эхнэр маань байсан. Тэгэл явсан энэ үеийг тэр хүний димээр хүний тэр арт талд ингээд бат зогсож байгааг мэдрэх тэр мэдрэмжтэй дэмжлэг мэдрэх мэдрэмж маш чухал байсан л та. Тэгэл хоёр хормоо хийсэн үү? Хийлгүй яах вэ? За гэрлэх саналыг хүлээж авсан. Тэгээ хором хийзээ болсон бэ? Хором яг 1 жилийн дараа. Намайг 2 удаагийн хагалгаанд ороод тэгээд нэг 3 4 удаагийн химийн дараа. Тий. Би чиний нөгөө хормын зөргнүүдийг үзсэн чинь шүү дээ. Ингээд нөгөө өөрхөө өснө байхгүй тий. Өснө ингээд ургаж амжааг малгай өмсцэн. Та нар малгайтай эрэгтэй хүнтэй хором харж байсан уу? Тийм хормын зөрг. Тэгээд би энэ хоёрыг тэгж гэрэлж байгааг харсан л та. Тэгээд үнэхээр одоо нэг тийм бэрхшээлийг давж гарч байгаа тэр гадаад байдал мэдл эцээцт тий. Би чи бол тэр мэл санаа зовлон бол яг энэ явдлын дараа бүр байхгүй болсон мэт тий. Байхгүй. Тэр хувцс ямар байна? Хүмсэггүй байна уу? Хүмсэг зурцсан юм уу? Хүмсэг арай унаагүй. Тэгээд ир чинь яг тэр өмнөх 2 өдрийн орой бол гоё юм болж байгаа шүү дээ. Хүмүүс ч нөгөө би чи өмнө нэг хэд хэдэн найзынхаа хоримд ингээд яг гэрчээр оролцож байсан. Тухай чи хором болохын өмнө ингээд ус мөсийн янзлуулахаас хавуулаад ингээд хурцунараа бэлдээд. Ус хамгийн чухал. Тэгээд яг би хормынхаа тэр үеэр бол их нэртэй хэлжсэн баг. Би одоо үсээ яах юм бэ? Юу өмсөхгүй ингээд бүр хусаа хийчихгүй гэл. Тэгээ манай найз уржсэн үү те? Тийм манай найз нар айгуу гоё надад урам өгч ирсэн л доо. Миний найз бүр ингээд нөгөө дэлгэр дуучин дэлгэр мөр ах шиг ингээд бүр ингээд гилан болгочих юм уу? Тэгээ манай гэрчуулах хүмүүс найзууд нь бүгд ингэ зэрэг хусчээ. Яа, тэрийг сонсохдоо би бүр ингэ Харт. Тэ зүгээр шүү дээ. Бид нар ч гэсэн сэтгэл хөдлөж байна. Бидний нэвтрүүлгийн одоо энэ арга хэмжээ нь болохоор шоу биш. Энэ болохоор бидэрт урам хэрэгтэй одоо. Тэгэд бас чамд урам өгсөн найзуудаар нь бахархаж байна. Өнөөдөр энэ төвийг сонсоод бид нар бас бараг дахиад нэг надад бол ийм мэдрэмж төрөөд байгаа. Одоо миний өмнө байгаа жижиг сажиг бэрхшээлүүд юу ч биш юм шиг тийм мэдрэмж урам авч байна л да. Баярлалаа дүүдээ бас. Баярлалаа. Окей, тэгээд хурим болсон. Тэгээд тэр хуримыг харахтаа би бүр ингээд миний амьдралд эзэж байгаагүй хамгийн хөөрхөн хурим шиг надад санагдсан. Чи ингээд хөөрхөн малгай өмссөн. Тэгэл юу цаана юу болж байгааг, тэд нар юу туулж байгааг, эхнэр нь ямар шийдвэр гаргаж байгааг мэдж байгаа хүний хувьд тэр хуримд очих миний хувьд бол бүр ингээд тэ бараг ингээд сууж ахтал ингээд огшоол нүдэнд нөлөөсцэлгнээл тэ үнэхээр гоё эсэл та. Тэгээ мэдүү энэ хүнд үеийг одоо чи одоо энд сууж байгаа юм чинь даваад гарцсан гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Даваад гарцсан. Тий. За тэгээ бүгдээрээ за. Баярлалаа. Би дандаа энэ альчуураа марччихад байх юм. Энд чинь бол нулимс ачхад зориулсан альчуур юм байна шүү дээ. Тэгтээ уул нэмэгтэй хүнд. Тэгтээ манай зочин дандаа эрэгтэй таарчаад. Баярлалаа танд. Баярлалаа. Тий. За одоо тэгээд
ийм эрсдэлтэй үед ийм олон хүмүүсийн хайр халамж, итгэл найдварыг аваад тэгээд эмчилгээгээ үргэлжлүүлээд дуссан эмчийн хариу одоо надад хамгийн чухал байна л да. Нөгөө эмчилгээ үр дүнгээ өгсөн үү? Энийг хизээ сонссон, энийг сонсох бас яг ямар хариу, яг яаж гарсан юм? Өнөөдөр яг чи яг ямар нөхцөл байдал туулаа явж байгааг бас бид нар мэдэх хэрэгтэй байна л да. Тийм ерөн хүн ингээд өөрийнхөө тухайн одоо өглөө босоод тэг ингээд амьдралд өгөгдөж байгаа тэр нэг сайхан өгдөл, нэг сайхан өрөөлөд байна шүү дээ. Нэг шинэ өглөө, шинэ боломжууд. Тэр бүгдийг ингээд харж амьдрна гэдэг гоё юм байлээ л дээ. Тэгэл миний амьдралын ерөнхий яг мөч болгонд л нэг тийм гайхалтай бэлгүүд ер нь ингээл араасаа ирж байгаа юм шиг айгүйх санагдчихсэн. Тэгээд яг нөгөө хими эмчилгээний үед хими эмч маань надад нэг тэг зөвлөж ирсэн байхгүй юу. Их нэртэй юу? Саяхан гэрэлсэн ингээл тэгч. Тэгэл гэр бүл төлөвлөлт, хүүхд төлөвлөлт юу болдож ийн гэдэг гисэн. Уу харин одоо би бас тэрийг асуумаар санагдаад яг хими үеэр болдгоо болов гэл. Тэ тэгсэн чинь ерөнхийдөө бол одоо химичин процесс 1 жил 2 жил болох бах. Тэрний дараагаас нэг 2 3 жилийн дараа ядаж 3 жилийн дараа болох хэрэгтэй шүү. Тэрнээс наан ер нь эрсдэл өндөртэй. Тэгээ ургийн янз бүрийн болох бах гэж тиймэрхүү зүйлс маш хүчтэй хими эмчилгээ шүү. Тэгээ хэлжсэн тэгээд заа гээл. Тэгэл ерөнхийдөө их нэртэйгээ тэгж ярилцдаг байсан. Тэгээд за тэгвэл энэ бүгдийн дараа л болъё даа гээл. Тэгээ ягаад чи нэг өдөр ихнэр маань сайхан мэдээ дуулгасан. Удахгүй болох нь гээл. Тэгээд тийм үү яана нөгөө эмч тэгжээс одоо яах вэ гээл нөгөө санаа зовлон ирж байгаа юм чинь. Тэгээд л нөгөө сар бүрдэн 7 хоног бүрэн ингээл үзүүлээд эмчийн зааврыг дагаагүй шүү дээ та хоёр. Тэг зөрөөд байсан. Тийм тэгээд их санаа зовж исэн. Тэгээд үргэлжил за одоо нэгэнд бэлэг болоод ирсэн. Байна ямар ч хэлсэн. Хүчрхийг харанда хүлээж аванда. Тэгээ хүү маань одоо 4 настай. Маш сэргэлэн. Бүр гайхалтай. Тим хүү маань байгаа. Тэгээд яг нөгөө химийн тарианы 5 жилийн дараах ер нь 5 жил ингээ хэмчийн хяналтанд явдаг л та. Тэгээд 5 жилийн дараа яг ингээд би ч нөгөө арай хяналт дуусгаас өмнө Филиппин улс руу нэг сурах гээд бас явсан байхгүй гэр бүлээрээ. Тэгээд тэнд байхдаа би тэнд бас нэг үзүүлчихье гэж бодоод нэг өөр газар үзүүлье гэж бодоод тэр нь үзүүлсэн шүү дээ. Тэгээд тухайн үед ингээд өөрийнхөө ингээд процессыг хэлж байгаа шүү дээ тухайн эмч нарт. Тэгсэн чинь ингээд пүүх одоо ийм залуудаа те. Миний нөгөө 20 тавдар маань шулуун гисний 20 тавдар байсан. Энд ч одоо ер нь л бол нэг 50 гарч байгаа 60 гарч байгаа хүмүүс л тусдаг өвчин шүү дээ. Тэгээд эцсийн шатыг ингээд даваад гараад эдий хүрсэн юм уу. Тэгээд одоо сурах га явж байгаа юм уу гэж эмч нар нь гайхаад. Тэгэл ингээд үзэл тухайд ингээд шинжилгээнүүд өгөөд ингээд урандаж үлзүүлээд яхад бол маш гоё болсон байна. Бүр гайхалтай. Маш цэвэрхэн хагалгаа хийгдэж маш сайн идэгсэн байна гэд. Тэгээд маш тийм урам авсан дэр бид тэрийг сонсохдоо гайхалтай. Баяр хүргэе бас идэгсэн. Үзэгчдээ хэсэг хугацааны дараа эргүү уулзцгаая. Иргэн тавтай байвал үзэгчдээ Идэв мотиво нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд тухайн бас улсын эмчнэр бас яг энэ чиглэлээр одоо ингээд залуу хүний түүхийг ингээд бас юу ямаар байна. Дараачих нь ингээд шинжилгээнүүд нь ямар гарах нь ингээд одоо нэг эмчлийн судалгааны юм маягийн болох юм уу яах. Тэгээд дараа хэрвээ үзүүлэхөр бол ахиж ирж үзүүлээрээ үнгүй үзнэ шүү гэсэн тийм зүйлсүүдийг сонсч байсан тийм байсан. Баярлалаа. Тэгээд одоо мэдээж ингээд гэр бүлтэйгээ хувийн бизнесээ хийгээд тэгээд энэ олон хүмүүс туслах бас юм нийгмийн хариуцлагыг аваад тэгээд одоо ингээд бахархал болоод бидний хажууд ингээд зочин болоод бидэрт уран болоод тэ энэ гоё одоо дугаарыг амлиулж байгаа. Тэгээд дүүгийнхээ амьдралаар маш их бахархаж байна. Баярлалаа. Тэгээд энийг даваад гарсанд нь баяр хүргэе, эхнэрт нь баяр хүргэе, бүгдээрэнд нь баяр хүргэе. Тэгээд бидний бахархал болоод ингээд урд ингээд алхаад өргөжлүүлээд яваарай гэж дүүдээ. Баярлалаа. Хүсэн ирэж байна. Баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд зам гаргаж ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд
Тоглон соноо. Үзэгчдээ өнөөдрийн сэдв та бүхэн таалагдж байх гэж найдаж байна. Баярлалаа. Тэгээд зочиндоо маш их баярлж байна. Та нар маань бас өнөөдөр зав гаргаж ирсэнд баярлж байна. Үзэгчдээ бас баярлж байна. Өнөөдрийн сэдвийг энийг хөндөхдөө миний дотор хэдэн чухал мессежүүдийг бид нар өөрсдөндөө нэг сануулгах ёстой гэж үзсэн. Ер нь хүний амьдралд олон зовлон бэрхшээл тулгарна. Тэр дундаа бас аз жаргалтай амжилттай үед бас байна. Хүн ер нь хоёр нөхцөл байдал дотор бид нар өөрсдийн амьдралын баяр багтлыг алддаг. Нэг нь мэдээж яг саяны дүүгийн маань ярьсан хүнд хэцүү нөхцөл байдалд орохдоо давагчгүй хүчин зүйлтэй тулгархдаа амьдралынхаа утга учирыг бодож үздэг. Энэ үед хүмүүс бас ухаан суудаг. Заримдаа энэ үед бас хүмүүс хяналтаа шалдах тохиолдол бас байдаг. Одоо яг хүнд зүйл толгорох үед. Тэгээд яг энэ үедээ бид нар юуг мартдаг вэ гэхээр амьдрал ямар сайхан бэ гэдгийг бид нар яг тэр үед зовлонгоосоо болоод мартчихдаг. Энэ завгүй явж байгаа үедээ бид нар одоо юу гэдгийг те за би одоо энэ зорилгыг биелүүлэх ёстой. За одоо энэ алхмыг хийх ёстой. За одоо энэ дээр би хүмүүсийн юм гаргах ёстой. За энэ дээр би бизнесээ хөгжүүлэх ёстой гэж явж байхдаа бид нар цаана амьдралынхаа аягүй чухал олон зүйлүүдийг ардаа орхидог. Тэр нь эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлийнхаа гишүүдийн дотор болж байгаа үйл явдлыг бид нар бас мартдаг. Гэхдээ бид нар хизээ энэ үеийг санддаг бай. Бидний амьдралд давагчгүй хүчин зүйл тулгарх үед л биднийг удаа гэж амьсгаа авдаг те. Би юу лээ? Би хэдэн настай байлаа? Би хаана явж байгаа вэ? Нэг үр хэлэх юм бол яг нэг луужингаа барьж агаад газрын зурган дээр өөрийнхөө байршлыг тогтоодог те. Харамсалтай нь ихэнхдээ яг ийм л үед бид нар луужинлонго хардаг. Ер нь хүн яг ингээд санхүүгийн хувьд ингээд амжилтанд хүрчээд өөрийнхөө ажиллаж байгаа салбарт амжилтанд хүрчээд тэгээ яг ингээд амжилттай явж байгаа үедээ би хэн бэ гэж асуудгүй. Би хаана яваад байгаа юм бэ гэж асуудгүй үстэй. Бид нар юу ч энэ талаар боддгоо бид нар өөрийгөө улам завгүй болгодог те. Дараагийн зорилго би айгүй олон амжилтанд хүрсэн найзууд, ах нар, дүү нартай уулзаад ярилцж байгаа үед нэг нийтлэг ийм хэлж идэг. Ингээл ажил бизнес дээр амжилтанд хүрнэ гэдэг чинь өөрийгөө завгүй байх тухай юм шүү. Бизнес гэдэг чинь бизнес юм шүү. Тэ ер нь завгүй байна гэдэг чинь өөрөө энэ амжилтын нэг хэсэг юм байна гэдгийг ойлголоо гэдээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол би энэ тодорхойлолтоос бол барыг болгоомжлмор санагдаж байгаа байхгүй. Завгүй байна гэдэг яг амжилтын нэг хэсэг мөн үү? Тэ? Завгүй байгаа нь эсвэл хийх юм тодорхой байгаа нь сайн байна. Энэ маш сайн. Би дараагийн ажлаа төлөвлөсөн байдаг маш сайн. Гэхдээ би тэр хооронд яг нэг юм кадр тасарсан юм шиг мэдрэмж амьдрал байдаг тийм үү? Ингээд нэг ажил хийгээ тэгээд нэг мэдсэн чинь 3 жил өнгөрцсөн. Нэг мэдсэн чинь бүр 4-5 жил өнгөрцсөн. Энэ хооронд дүрс байхгүй. Бид нар нөгөө жоохон энгийн үгээр ярьдаг шүү дээ. Кадр тас гэх тэ. Тэгтэл заримдаа амьдралд бас 3-4 жилээр кадр тас явж гинүү тийм үү? Тэр нь бид нар ороод өөрийгөө завгүй болгоцсон. Тэн дунд ямар хоол идснээ санахгүй байгаа, яаж жаргаснаа санахгүй байгаа, яаж ядарснаа санахгүй байгаа. Зүгээр л нэг 3 жил ингээл бахгүй болцсон. Болгоомжтой. Өнөөдөр бидний сэрх өдөр. Өнөөдөр бид нар завгүй байж болно гэвч энэ дотроос бид нар амьдралаасаа тэр өглөө бүр миний хажууд байгаа хайртай хүнээ, үр хүүхдээ, ээж аваасаа тэр амьдралын сайхан таашаалыг бид нар авч сурах хэрэгтэй. Өнөөдөр энэ гол хэдэн мессежүүд байна. Биднэрт санаа зовох дутуу сул талууд бидний амьдрал зөндөө байна. Харамсалтай нь энэ зүйл бидний анхаарал дэндүүх төвлөрчихжээ. Нөгөө чихэндээ, нүдэндээ, хамрандаа, өндөр намдаа, тарган туранхайдаа, дунд насныхтаа, хит залуу байгаадаа, эсвэл хит одоо хижээл нас руу явж байгаадаа, үс буурлж байгаадаа, арьс үрчиж байгаадаа, эсвэл өрөндөө өр ширний асуудал байгаа, санхүүгийн бэрхшээл байгаа. Бид нар санаа зовох юм зөндөө байгаа. Гэвч би нэг зүйлийг амьдралаас ойлгосон. Яг сая манай зочны хэлсэн шиг яг тэр имлэг тэр мэдээг сонсчоод ганцаараа алхаж байхдаа эн чи яг юу болоод байна? Би нэрээ мөнх амьдрах болов? Үгүй шүү дээ. Миний амьдрал хязгаартай. Би амьдрал хязгаартай. Тэгвэл би амжилтгүй байгаа нь ад жаргалгүй байх ёстой шалтгаан мөн үү? Би санхүүгийн асуудлаа шийдсэн байгаа ч гэсэн гэр бүлийн харилцаан дотор байгаа асуудлаасаа болоод зовж байгаа нь миний зовох шалтгаан мөн үү? Эсвэл ямар нэгэн дутуу ажиглалтай зүйл намайг зовоож байгаа нь би азгүй гэсэн үг үү? Үгүй. Өнөөдөр би өөрийгөө азгүй эсвэл жоохон чадахгүй байна гэж мэдрэх мэдрэмж хүн болгонд байгаа. Хүн болгонд өөрөө надад ч гэсэн байгаа. Хагацгүй бид нар тэн дээр төвлөрөхдөө өөрийнхөө амьдралаас авах таашаалыг алддаг.
Дүү маань яг тэр үед ойлгосон байна. Үхлийн өвчнөд нүүрлсэн хүний яриа гэдэг бол ухаарл гэдэг бол маш үнцэнтэй. Амьдрал үнэхээр бас нэг талаараа хатуу, нэг талаараа бас өршөөнгүй. Би бас нэг түүхийг сандаг. Миний ах бас үхлийн өвчнөд тулаад харамсалтай ах маань давж гарч чадаагүй. Гэхдээ яг тэр үед ах маань бас энэ ухаарлыг ойлгосон. Мэд өртөө байх нь хамаагүй, өвчтөй байх нь хамаагүй. Ер нь бос бүх зүйл хамаагүй. Би зүгээр нэг л зүйлийг мэдчихээн. Ах нь зүгээр л амьд баймаар байна. Зүгээр л амьсгалаад нэг өдөр ч гэсэн амьд баймаар байна. Хүний хорвоод амьд байж алхаж энэ агаар, шалгуур, зовлон бэрхшээл бүх зүйлийг мэдрээд дахиад нэг хоног ч гэсэн. Гэтэл заримдаа бид нар яг асуудал донд явж байхдаа нэг хоног ч гэсэн өвдмөргүй байдаг үстэй. Нэг хоног ч гэсэн сэтгэлийн шарахгүй юмар байдаг. Гэвч бид нар тэрнээс цаадах утга учрыг мартцсан байна. Амьдрал асуудалтайгаа сайхан. Асуудал нь өөрөө амьдралын нэг маш үнцэнтэй нэг хэсэг нь. Би энэ зүйлийг хизээ мэдсэн гэж би хамгийн хүнд үе давж гарсны дараа би жаргалын мэдрэмжийг маш хүнзгий мэдэрсэн. Би хайртай эхнэрийгаа, миний хүүхдийг тээж байгаагаа, үр хүүхдтэй аав ажилдаа болсны дараа би ингэж нэг өдөр би яг хаваа арлын ирэг дээр би эхнэртэйгээ 20-ийн 10 жилийн ойг тэмдэглээд ингээд өрөөндөө сууж байхдаа би бүр тийм үлэмж аж аргалыг мэдрэхгүй юу ингээд би ямар жаргалтай байна гэж тодорхойлохдоо энэ тодорхойлолт нь нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу байсан гэж би энэс өмнө ямар хүнд цаг хугацааг туллаа. Би хідэн хайртай хүнээ алдлаа. Би хідэн удаа хоол нойргүй ор хоронгүй хонлоо. Тэр үетэйгээ би харьцуулахдаа би амьдралаас хамгийн их аз жаргалыг мэдэрсэн. Тэгээ би нэг зүйл мэдсэн. Зовлон бэрхшээл өөрөө аз жаргалын яг нэг хэсэг юм бэ. Хэрвээ би зовж үзээгүй бол би одоо байгаа боломжийг харьцуулж тэнцэнэс таашаал авч чаддгүй юм байна л да. Тийм учраас дүү маань өхөлтөд тулж үзсэн учраас өглөө бүр босохдоо ийм мэдрэмж байдаг бах тий. Яа баярлалаа. Ямар гоё юм бэ. Аав байх бас нэгэн өдөр. Ээж байх бас нэгэн өдөр. Би хэн нэгэн байж хэн нэгний амьдралд оролцох бас нэгэн гайхалтай боломж. Тэн дотроо зовлон бэрхшээл өвчин хангалуун байдал амжилт бүгд ороод амьдрал өөрөө сайхан. Би өнөөдөр та нарыг одоо яг энэ торгон мөчөд хідэн агуулгаар ятгамаар байна. Уучлах тийм хэцүү юу? Эсвэл алдаа гаргачаа тэрийгэ засаж залруулах тийм хэцүү юу? Энэ үхэлтэй адилхан асуудал юм уу? Үгүй. Амьдрал өөрөө аз жаргал. Тийм учраас би таныг хэлье. Өнөөдөр хэн нэгэнд гомдсон бол өнөөдөр бидний магадгүй одоо 21 оны сүүлийн дугаар явж байна. Бид нар нэгэн оноос шилжиж нэгэн шинэ он руу орох гэж байна. Яг энэ үед бид нар нэг шийдвэрийг гаргаасаа гэж би үнэхээр хүсэж байгаа. Тэр нь юу гэж? Окей. Надад хэн нэгэнд өгөх тэр бом төрөг байхгүй байж болно. Гэвч надад нэг юм байна. Би хэн нэгнийг уучлж болж байна. Надад найзтай байр хамгийн том бэлэг байхгүй байж болно. Тэгвэл би өсөө хусч болж байна. Би найзынхаа зовлонг хуваалцахын тулд би мөнгөгүйгээр хийж болдог. Мөнгөөр хийж болдог маш олон зүйлүүд байгаа. Надаас шалтгаалж байгаа зүйл байвал хэн нэгэн тэр зүйл нь өгвөл тэр хэн нэгэн хүн аж жаргалтай баймаар байгаа бол тэрийг өгчий. Одоо тэрийг барьж яах юм? Одоо яадаггүй шинэ он гарах гэж байна. Бид нар нэгэн гуужин оноос дахин нэг шинэ боломж руу орох гэж байна. Хүний амьдралд аз жаргалтай болоод энийг гайхалтай зүйл бас хүн амьдралдаа харамсдаг нэг хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг би ээжийнхээ амьдралаас олж авсан. Тэр нь юу байсан гэж? Нэгэн улирлаас нэгэн улирал руу шилжихдээ хүн сэтгэл хангалуун байх нь л бидний амьдралын хамгийн том аз жаргал юм байна. Бид нар шинэ онд орохдоо ганцхан ориглон дарс буудуулснараа. Бид нар шинэ он руу орохдоо зөвхөн одоо юу гэдгийг хуучин календараа хаяа шинэ календар нээж байгаа учраас шинэ болж гинэ гэж бодож болохгүй. Мэдээж цаг хугацааны хувьд шинэ он тоол руу орж байгаа ч гэсэн бидний амьдрал, миний бодол санаа, миний бүх зүйл шинэ үйлрэл рүү орох хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ хуучин зүйлийг ардаа орхиод гэдэг шиг надаас шалтгаалж байгаа хэн нэгэн хүнийг аз жаргалтай болгох. Надаас шалтгаалж байгаа ямар нэгэн зүйл байвал хэдүүлээ энийг яг одоо хамт хийцгээе. Бид нар амаргүй цаг үеийг туулсан. 19 он, 20 он, 21 он.
бид нар цар тахлын нөхцөл байдал байсан. Бид нар ингэж шинэ жил тэмдэглээгүй жил гарсан болсон. Бид нар ингэж шинэ оныг өнгөрсөн жил айцтайгаар ухтажсэн. Энэ айц надаас хол юм шиг санагдчихсэн. Амьдралд байгаа зовлон бэрхшээл нь надаас жоохон хол юм шиг санагдчихсэн. Цар тахлал гин тэндэг өвчин гарсан л гин энд аюултай зүйл болсон л гин би бүх зүйлээс хол юм шиг мөрөө надад байсан. Гэтэл би сая хэдхэн хоногийн өмнө өөрийн нэг хайртай төрсөн ихчээ ковидос болж алдсан. Амаргүй жил байсан шүү. Хэцүү байсан. Бид нар гэр бүл болгон дөөр өөрийн гэсэн зовлон бэрхшээлтэй бид нар сая 21 онд туллаа. Одоо ч энэ зүйлийг бид нар 100% авч гараагүй байна. Гэхдээ би таарт нэг зүйл хэлэх үү? Бид нар хайртай хүнээ алдсан ч бидний амьдрал хөгдөж болохгүй гар цохирол гарсан ч бид нар ямар ч саад бэрхшээл байсан би танарт хэлье. 2021 он үнэхээр сайхан жил байсан шүү. Яагаад гэвэл та бит хоёр амьд байгаа нь хамгийн чухал. Та нартай хайртай бүгдээрээ шинэ онд шинэ дугаараар эргэн уулзцгаая. Хүрэлцэн хийсэн та нартай маш их баярлалаа. Such a 하닉대 흑중도 그런 빛에 오디네 baby 자도 박hat 야트х яхвэ хамаа бигээ бүгдийг мартаад савхо 오디네 baby Posto di